Medical Media эмэн олон IKEM channel хамтран үзүүлж байна. Бичлэг хэлэхээс өмнө лайк болон subscribe хатарх хавтгын мартаарай. Бичлэгэндээ орцгоё. 3 дугаар ангилгээд нөгөө чончин явж идэг. Бас нэлээд алдартай болчихсон болтой. Түүнийг тойрол хэдэн араатнууд замдаа таарсан хүнийг нэг дүдээрээ ч үзэхгүй өшгөлж унагаагаал. Ерөн л хүмүүсийг сул доороо гэд сул дороо хүмүүсийг ерөөсөө үздэггүй гинэ. Энэ чончин 3 жилийн өмнөөс албан тушаал ахаад нэг дээд албан тушаалтай болсон юм шиг байдаг. Яасан бэ гэхээр мань хүнийг устгасан гэж байгаа болохоор өндөө бол энэ үтсэнгээ бодоод байгаа шүү дээ мань хүнийг. Тэгвэж агт нөгөө үйлчлэгч чинь ороод ирдэг. За тэгээд дүр солихтод нөгөө хамгийн аюултай агуу дотор чинь явж явах ба яг юу болсон бэ гэсэн чинь нөгөө үйлчлэгч нь очиод манай хүнийг өгсөн гэдгийг мэдж байгаа. Юм шиг яриад өвд залгамжлагч байсан гээл. Язгууртаа усаатны хүү эссэн. Манай гол дүр болохоор Рейто гэдэг. Рейтийг өссөн газар руу дагуулж явж туслаач гэж хэлж байгаа байхгүй юу? Би түүн насаар үнэж байхаар амлсан туслахын гээл. Харамсалтай тэр аюултай агууд ороод амир үтсэн их талаар нь сонсоод их л гутарсан ядаж тийшээ дагуулж авч өгөөч гээл. Тэгснэ шагналд нь гээд 3 том алт өгдөг. Нөгөө тэнч тэр мөнгөндөө биш. Лейт манай багийн сайн гишүүн байсан болохоор туслая гэж байгаа. Яг өндөө бол мөнгөнд нь л явж байгаа. Манай үйлчлэгч болохоор хотлоосоо жүжиглж байгаа байхгүй юу? Хүний битэй харагдж байгаа юм чинь сул дорой юм шиг алхъя гээл. Харин нөгөө чонч нь болохоор бүр газарт нь авч байгаа гарах гарц нь хаач чагаад хүчнэдий даа гэж ярьж идэм да. Энэ газар лий төгсөн бахнаа гээл. Тэгснэ энэ газар орлож шарлаж тэгсэн байсан багийнхандаа алуулах шахна гэж бодоагүй л үзгээл. Нөгөө чончин бүр гайхал энэ яаж бүгднийг мэддэг вүлээ гээл. Нөгөө үйлчлэгч чинь бүр уурлаад уурныхаа хүчийг гаргаал. Нөгөө чончин хараад амар айж эхэлж байгаа байхгүй юу? Харин гинт ардаас нь хэрэггүй наадах чи миний олз гээд гараад ирдэг. Нөгөө чончин гайхал өвчөөгүй юм уу гээл. Лейт болохоор яг үндэ мэдээж өшөөгөө авах гэж авчирсан. Нөгөө чончин мөр басаад 15хан левелтэй над шиг 150 левелтэй араатныг барах уу гээл. Энд дор хаяж ихэнх нь 100 левелтэй гэж хэлж байгаа. Манай хүнч тэрийг тоосон юм байхгүй. Тэгэл нөгөө цэргүүд нь бөөнөр дайрсан чинь манай лейт рүү дайрлаа гэд нөгөө үйлчлэгч нь хоёрын толгойг нь цавчаачдаг. Харагдахгүй хормын дотор хоёр хүн алчсан болохоор нөгөөд нь ч бас гайхаагаал. Сая зүгээр гинтүүлсэн юм аа битгий аа гээл. Миний левелийг хаар 158 гэж харуулж байгаа. Ийм байхад чи бүдрийг ганцаараа барна гэж бодоо юу гээл. Тэгэл дайрсан мань хүн өлгөхөө цохиол унгачдаг. Алах хэмжээ дараа цохоогүй. Тэгээ эргээ босоод харахтан ингээл улаа юу гээл. Нүүдч мөр уурлал өөрхөө нууц үзэргээл нэг бөмбөлөг гаргаж шийдснэ. Энэ бол миний нууц үзэр болох 500 левелтэй Пенрил гэж байна. Манай хүн санаа алдаал ийм сул дорой амтныг өө гээл. Тэм л хүчтэй бол үснээрээ дайрдаа гэж байгаа. Нөгөө тэнч тэр хам хүчээрээ дайртал мэдээж тоосных нь цаанаас юу ч болоогүй гараа алдсан зогсож байгаа. 500 левелийг холд авсан хүчээ Рейто тийм хүчтэй юм уу гээл. Нэг хуурам чимтэн гаргачаа Педрин гिचчээ гээл. Чихнийг нь харуулъя гэд нэг карт гаргаж иртэл сүрлэг том юм байна. Тэр хуурам чимтнийг Алекс чинь зүгээр хүлээгээл хөлдөөгөд алчдаг. Нөгөөд ч мөр гайхаад шоконд ороод 500 левелтэй ч тийм аврах хүч байгаа юм уу гээл. Тэгэхэд манай хүн левелээ харуултал 9999 левелтэй гэж авдیں۔ 3 жилийн турш миний цуглуулсан хүч чадал гээл. Энэ үнэхээр Райта мөнгө ч юу? Тэр чихтэй мангас байна. Энэ чихрээвэл алуулна гэд өвдөг сөдөөд амиг ууж байгаа. Тэгээ хамаг бороог нөгөө идрүүгөө бараг чихчмэхэл. Амиг арчихын тулд хамаг байдлаараа л аргаа барж эхэлж байгаа тэр. Мань Райтаг алуулахаар ус тушаасан гэсэн штэ. Яг ус намайг алуулахаар тушаасан гэтэл ардаас нөгөөд нь би мэднэ гээл. Хэлэх юм бол амьд гаргил гэсэн юм байгаа. Гэхдээ би мэднэ гэж худлаа яриад нөгөө үйлчлэгчд нь алуулцдаг. Нэг нүдэрээ үнэн худал ярьж байгааг хардаг гинэ. Дараа нөгөө чоноос асуухдаа дээд ертөнцтэй тултуул ялах магадaltaй гэж асуудал. Тэдний Райта самаа байсан ч арай барахгүй байх гэж хэлдэг. Дараа нь шидийн тойрогоор буцааж хаан тулс дээр аваачиж байгаа. Цэргүүдийнх нь хамгийн доотлол нь 1500 левелтэй, дээдл нь 9900 левел хүртэл. Каро, би дахин чамаас нэг асууя. Би цэргүүчээр гадаргуу дээрх улсуудтай дайнтвал ялж чадах уу? Нөгөөх нь хэлэгч үггүй ангаан гайхдаг. Энэ үйлдэл чинь хангалттай. Шагнал болгож тамлагаас илүү алж өгье гэж хэлж байгаа. Би тэнхүү магсыг бүтээсэн. Тэрний сэтгэл санаас хамаарч бүх зүйл устна. Мөхлийн захирагч байна. Бурхан болох гээд байгаа юм уу?
Бурхан муугүй сонсогдож байна. Сайн уу эсвэл хорон санаа юу? Тэрнээс хамаарч би сайн бурхан болж чадна. Хорон санаатай бурхан ч болж чадна гэж хэлж байгаагаар 3 дугаар анги дуусч байна. За ийхүү өнөөдрийн амжилтлаг маань дуусч байна. Дараагийнхаа амжилтгуудыг илүү урдан үзэхөөсвөл лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийнхаа амжилтлагаар уулзтлаа. Түр баяртай.